Улсын их хурлын гишүүн нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын орооны дарга Баатар Уйлаг өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч, нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Beata Trankманыг хүлээн авч уулзлаа. Уулзлаад улсын их хурлын гишүүн тус байнгын орооны гишүүн Бэлэгт оюун чимэг цогцлмаа ундраа мөх цэцэгнэр байлцлаа. Өнөөдрийн бидний уулзалтын хүрээнд яригдсан нэг гол асуудал бол өнгөрсөн удаа өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөр буюу манайхны яриад байгаа нэг олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотойгоор нэгдсэн үндэсний байгууллагаас ажлын хэсэг ирж шинжээчийн ажлын хэсэг ирж ажилласан. За тэрний хүрээнд зөвлөмж гаргасан байна лээ. Шинжээчд ажлын хэсгийн зөвлөмжийн товч нь биднэрт ирсэн, тэрнтэй танилцсан байсан. Тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй энэ зөвлөмжийн талаар бас ярилцлаа. Тэгээд зөвлөмжид бас тодорхой асуудлуудаар Монгол Улсын засгийн газар бас анхаарч ажиллах нь зүйтэй юм аа гэж. Ялангуяа одоо энэ нийгмийн хөгжлийн бодлогын асуудал бол нэлээд тийм ухарсан үзүүлэлтүүд гарлаа. 2014 оныхоос ухарсан үзүүлэлтүүд байна. Ядуурлын төвшин, за дээр нь одоо хийн эндэгдэл нэмэгдсэн гэдэг юм. Эдгээр нь бүгдээрээ л бас эдийн засгийн асуудалтай холбоотойгоор нэлээд тийм ухралт байна. Дээр нь байгаль орчны дороотлын асуудал бол бас маш их тийм ухралттай. Энэ өөрөө уулуурхай та холбоотойгоор бас нэлээд тийм ухарсан үзүүлэлтүүд гарсан байна гэж. Тэгэхээр энэ нийгмийн асуудал чинь дотроо маш олон асуудлууд байгаа. Гэр бүлийн асуудал, тийм ээ, эрүүл мэнд, боловсрол гэдэг ингээд яг манай байнгын ороотой холбоотой асуудлууд байдаг. Үнэхээр бас сүүлийн жилүүдэд энэ нийгмийн хөгжил дээр ялангуяа энэ төсвийн хөрөнгө оруулалтыг нийгмийн салбар руу одоо маш ихээр оруулаад байгаа ч гэсэн яг нэг хүнд ногдож байгаа төсвийн зардал нь төсвөөс гаргаж байгаа зардал нь бол яг нэг хүн дээрээ бол одоо бууралттай гарч байна. Ягаад гэвэл хүн ам өсөн нэмэгдэж байна. Дээр нь хүн амын өсөн нэмэгдэж байгаатай холбоотой хэрэгцээ нэмэгдэж байна. Хэдийгээр төсөв эрүүл мэнд нийгмийн бодлогын салбарт нэмэгдээд байгаа ч гэсэн энэ өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг, өсөн нэмэгдэж байгаа хүн амын өсөлтийг гүйцэхгүй байна. Тэгэхээр улам дордож байна гэдэг энэ асуудлыг зөвлөмжөнд дурдсан байна. Суурин төлөөлөгчтэй бас энэ талаар ярилцлаа. Тэгээд яг эх жил одоо 2019 оны төсөв ярихаас өмнө одоо эх жилээс эхлээд энэ төсөв дээр маш оновчтой төсвийн хуваарлтыг хийх тал дээр хамтарч ажиллах. Ялангуяа энэ эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалтын асуудлыг маш оновчтойгоор хуваарлах тал дээр нэгдсэн үндэсний байгууллага Азийн хөгжлийн банктай хамтарч парламентын төвшөнд хамтарч ажиллая гэдэг тал дээр хоёр тал бол санал нэгдлээ. За нөгөө талаараа бас энэ доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд одоо бусад орнуудын ямар туршлагууд байна, одоо зорилтуудын хэрэгжилтийг хэрхэн хянаж дүн шинжилгээ хийж байгаа тал дээр бас хамтарч судалгааны ажлууд хамтарч энэ туршлага солилцохын асуудлуудыг явуулъя гэдэг асуудал бас яригдлаа. Уулзлын төгсгөлд нь байнгын орооны дарга Баатар Уйлаг Монгол Улсын засгийн газар парламентын үйл ажиллагааг байнга дэмжиж ажилдагт нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хатагтай Beata Trankманд талархал илэрхийлсэн юм а.